Та бүхэн намайг ирье. Би өөрийн бичсэн хар хүн номоо та бүхэнд уншиж төлөвлөж байна. Хар хүн ном 17 дугаар бүлэг, харуусал 5 дугаар хэсэг. За өмнөх 4 дугаар хэсэгт би хүннүү гэсэн нэрийн утгын одоо юу гэдгийг тайлбарлаад зогссон байгаа. Хүн гэсэн үг нь болохоор одоо юу гэдгийг бидний хөршүүдийн хувьд одоо юу хонно шүү дээ. Нар ухна шүү дээ. Тэгээ манай өмнөд хөрш шин гэдэг тэр нь болохоор сүүлдээ энэ англи хэлний сан гэсэн үг юм шиг байгаад байгаа. Тэгээд англи хэлэн дээр чинь бас хэрвээ сан гэж ярих юм бол хүү гэсэн үг гэхгүй юу. Тэгэхээр чинь нэг учир байгаа гэх гээд. За харуусаад байдаггүй гих хар хүн болов жинхэнэ эр хүн биш. Жинхэнэ эр хүн харуусаад байдаггүй гэж бичдэг байхгүй юу. Тэг ямар хүмүүс нь тэгж бичдгийг их ойлгомжгүй. За бөгөөд бүр жинхэнэ хүнч биш юм. Одоо тэр хүн харуусдаг бол нэг хүн биш л гэсэн үг тий. Тийм хүн бол хүн дүртэй амьтан төдий. Нэг махан биет байна. Дотор нь харуусал байхгүй тийм үү. За энд хүн дүртэй араатан гэсэн үгийн учир нь тухайн хүн ажлын мал эсвэл их мулгу хүн байж ч болно. Нэг юм хийгээл яадаг тэгэл ерөнхийдөө бусдад боолчлогдож байгаагаа ч ерөнхийдөө боддгоо ч юм уу тийм хүн бас байдаг гэх гээд. За тэр нь болохоор нэг IQ-гаар нь хуваагдчихна. Маш бага IQ-тай бол ихэд тэнийг хүн байдаг ч гэдэг юм уу тийм. За Буддагийн хэлсэн үгийг одоо юу гэдэг англи хэлээр тавьсан байна. Тэгээд тэр remorse гэсэн үгийг харуулслаас ангижирсан хүний дотор аз жаргал оргилдог жамтай Будда гэж байгаа. Энийг болохоор Будда's real quotes энтерс олж үзэж болно. Будда ингэж хэлсэн байдаг байгаа байхгүй юу. За энд remorse гэсэн үгийг буруу орчуулсан уу гэвэл гэж байгаа. Remorse гэсэн үг нь гэмшил гэж орчуулахаас гадна харуусал, харамсал, шаналл гэдэг нь цаашлаад зовлон гэж орчуулж болно. Хаалдан дотор болор толь. За энэ сэтгэлийн зовлон юм. Ухаадаг амьтан харууслыг мэдэрдэг, илэрхийлдэг. Одоо ойлгодог бол уйлдаг гэдэг юм уу те. Кино үзээд ойлгоод уйлж байгаа хүн бол одоо харууслыг мэдэрч байгаа онцгой хүн байх нь шүү дээ. Бас айхтар тийм одоо юу гэдгийг сэтгэл хөдлөлтөй байж болохгүй л дээ. За харуусал нь байгаль дээр хувьслын ямар нэгэн ашигтай болох нь тодорхойгүй гэж байгаа. Яагаад ингэж хин нэг одоо юу гэдгийг хайрлах гэдэг энэ одоо юу гэдгийг хувьсэл хөгжлийн үед ямар ашигтай гэж байгаа. Хайр юу нь ямар ашигтай тийм үү? Хайр харуусал одоо юу гэдгийг яг хөө нэг шунлын шинжтэй юм байж болно тийм үү? За энэ нь ой ухаан хайрлан дасах сэтгэл цаашлаад бишрэлтийн шинж чанар юм а. За зураг тавьсан байна. Энэ нэг тийм гунигтай нохой тэгээд нэг тийм зан тавьсан байна тийм үү? За зургийн тайлбар нь гашуудж буй нохой ба зан тийм үү? Халдан дотор Индра бурхны хөлөг. Тэгэхээр Индра бурхан нэлээд ухаантай амьтан унж явдаг гэсэн үг. За бурхтууд ингээд янз бүрийн амьтан ингээд хөлөглөөж явж байвал хамгийн ухаантай найл амьтан байна гэвэл заан байх нь шүү дээ. Мориноос ч ухаантай ч гэдэг юм тийм. За яг гоо нохой ундаг бурхан байд юм уу? Мэдхгүй байна тийм үү? Арслан бол яад юм бол мэдхгүй хэр ухаантай байдгийг тийм үү? Арслан бол үрээ иддэг тийм үү? Тэгэхээр аимшигтай. Гэх мэт амьтад их ухаантай болохыг харж болно. Нохой заан хоёр бол ухаантай байна шүү дээ. За ухаантай сэтгэлтэй учраас үнэлдэг. Бид нэр энэ нохой ухаантай сэтгэлтэй гэж харж үнэлдэг байхгүй юу? Харин үрээ идчихдэг. Харгис үгснээ тоохгүй орхиод хоол хайгаад явчихдаг амьтдыг бид ухаан муутай гэж хардаг. Бусуу. Тэгэхээр харуусалтай амьтдыг бид нэр үнэлдэг байгаа байхгүй юу? За энэхүү иш татаж байгаа Буддагийн үгийн бүрэн агуулга нь юу байсан бэ гэж ямар нэгэн бүрэн агуулгал байсан байж дараа шүү дээ ингээд. Тэгэхээр нэг хэсгийг ингээд аваад энд орчуулчих чам. Сатана суудта гэж их шиг зохицох ёсоор энэ лав сатана суудта болно тийм үү? За ариун журмаар хангагдсан төгс ариун журамтай хүний хувьд гэж байна. Ариун журмаар хангагдсан гэж хүн байд юм байна. Төгс ариунч гэж одоо журамтай хүн гэж бас байд юм байна. Одоо яаж яваад одоо төгс ариун журамтай болчихсон тийм үү? Жохон байхад ч одоо юм эвдээ сүйтгэл ерөнхийдөө эцэг ихийнхаа үгэнд орохгүй хил мэлээ сураал нэг хүн чинь нэг тийм байдаг шүү дээ. Тэгэхээр чин энэ нийтэд ингээд нэг
барагцаалах юм бол сайн хүний хувьд гэж байгаа. Зүгээр л бусдад сайн харагддаг тийм хүний хувьд хүслийн үйлдэл шаардлагагүй гинэ. Их сонин үг байгаа байхгүй юу. За миний дотор гимшлээс ангижралт дээшлэх болтугай нэг ерөөлийн үг байна. Ариун журмаар хангагдсан төгс ариун журамтай хүний дотор гимшлээс ангижралт дээшилдэг мөн чанартай. Тэгэхээр би ариун журамтай явж гинэ гэж бодох юм бол гимшихгүй гэх гээд штэ. Тий. Нэг л юм хийгээд яваад байгаа. Тэгэл хийгээд яваад байгаа зүйлээ ариун зөв шудрах ёсог гэх юм бол гимшихгүй юм шиг байна. За гимшлээс ангижирсан хүний хувьд хүслийн үйлдэл шаардлагагүй. Сонин үг юм тийм. Миний дотор баяр баясгалан дээшлэх болтугай энэ ерөөлийн үг байна. Гимшил энэ одоо яг энэ үг орж иж байгаа. Гимшлээс ангид хүний дотор эсвэл харуулслаас тийм харуулсал зовлонгоос ангид хүний дотор баяр баясгалан дээшилдэг мөн чанартай. Их ойлгомжтой байна л да. Зовлонгүй сэтгэлтэй байх юм бол зовлон байхгүй шүү дээ гэдэг юм. Тиймэрхүү үг байхгүй юу. Тэгэхээр Буддагийн сургаалын дагуу гимшил харуулслаас ангид хаалтан дотор ухаан муутай амьтан шиг тийм үү. Бүх амьтад одоо юу гэдгийг амьдрал энд харуулсаад байгаа юм байхгүй тийм үү. Тэр гахаа одоо юу гэдгийг тоорог нь ядалчхад харуулсаад байгаа юм байхгүй. Нөгөө эзэн нь шараал ичиж байгаа байхгүй тийм. За хүнд хүслийн үйл хэрэггүй бөгөөд цэнгэр жаргал нь аяндаа дээшилдэг гэсэн шиг байна. Энэнд их л утга учиргүй одоо утга учир муутай үг шиг байна. Үүнийг тайлбарлахын тулд act of will буюу хүслийн үйлийг тайлбарлах хэрэг гарна. Тийм учраас хүслийн үйл гэсэн дараах бүлгээс харна уу гэдэг. За. Эмгтэй хүнээр нэрлэгдсэн эмзэглэл тийм үү. Харуулслаас заавал дан муу муухай юм гарахгүй гэж байна. Ямар муу муухай юм бэхээр гутрал, бухимдал, уур хилэн гэх мэт юм гарч болно. Одоо нэг тийм харуулсал байвал. За энэ би өмнө нэг юм бичсэн тийм үү. Энэ насанда бичиг үсэг эрдэм ном сайн сурсангүй гэж харуулсаж байгаа тийм үү. Миний охин хайртай халамжтай эр хүнтэй л суугаарай гэж харуулсаж бас хүсэж байгаа. Гэх мэт захиас хүсэл нь бүр мөнгөтэй хүнтэй л суугаарай гэсэн хүсэл нь мөн сайн хүсэл юм. Мөнгөтэй хүнтэй суугаарай гэсэн одоо хүслийг та нар одоо сайн хүсэл, муу хүсэл гэж ингээл маргахал бах тийм үү. Гэтэл чи нэг тийм дээшээ явах юмсан дээшлэх юмсан гэсэн хүсэл бол сайн хүсэл учраас мөнгөтэй хүнтэй суух нь бол мэдээж сайн хүсэл гэх гээд байна. За хаалтан дотор гэхдээ энд ядуу залуутай ядуу айлын охинтой суулаа гэж эцэг эхийн зүгээс дарамтлахгүй байвал сайн байна. Энэ хаасайгүй юм байдаг. Тэр солонгосын одоо юу гэдгийг энэ одоо юу гэдгийг шоун дээр тийм үү. Энэ ядуу охинтой суусан учраас эцэг нь одоо байрных нь нөгөө нэг мөнгөний одоо юу гэдгийг хамт төлөлцөхгүй байна гэж юм сонин мөний юм солонгос улсад хүртэл байдаг байхгүй. Тэгэхээр чин нэг тийм мөнгөтэй мөнгөгүй гэсэн зэндаагаар хуваагдаад тэгэл баахан хэрүүл болж байдаг байгаа юм. За сайн хүсэл байгаа бол сайн хүслийн үйл бий болно. Тэгэхээр би мөнгөтэй байхыг хүсэж байна. Тийм учраас мөнгөтэй байхын төлөө тийм үйл хийх нь байна шүү дээ. Амархан тийм үү. Зохиолч миний хувьд өвхөн өгтлээ ар гэрээ гэдэггүй, халамжгүй, эдийн засгийн хувьд хариуцлагагүй, олсон юмаа өөртөө шингээж байгаа юм шиг уудаг. Ар гэрээ айдас эрсдэл дунд хайж явдаг, өвг эцгүүд байсныг мэдээд сэтгэлд бухимдалд төрдөг. Учир нь эмэг ээжүүдтэй минь цуг намайг хайсан гэж ойлгодог. Би нэг юм нялцгай махан бийтгахгүй. Тэгээд ээжүүдтэй минь намайг орхиол явсан гэх гээд авахгүй. Эцэг өвг гэсэн хүмүүс ч одоо тийм үү. За зовлонг биеэрээ туулсан шудраг бус байдалд харуулсан хүний сэтгэлд нь Асраэл байгаа бол энэ Асраэл гэдэг нь болохоор нөгөө Израиль улсын одоо нэр байхгүй юу? Ашраэлийн газар нутгийг бурхан одоо Яхаваг бурхан тэдэнд амласан. Тийм учраас бид нэр Ашраэлийн газрын хүүхдүүд гэсэн юм яриад байгаа байхгүй юу? Тэр Элион бурхан нь болохоор асралтай ээлтэй хүмүүст газар нутаг одоо олгодог байгаа юм. Би нэг хайхардаг, асардаг, ээлдэг одоо ингэ хамтран ажилдаг тийм хүмүүст Элион бурхан газар хайрладаг. Гэтэл чин еврейнэр чин тэр Ашраэл хоёр бурханд итгэдэггүй байхгүй юу? Тэ? Асралтай ээлтэй хүмүүс л биш юм шиг байна. Тэгтээ тэгэл одоо гэдэг юм бурханы Ашраэлийн газрыг биднийх гэл яваад байдаг ч юм уу, тэ? За баг
тийм асралтай ээлтэй тийм сэтгэлтэй бол тийм үү. Давж туулснаа бусдад баг залуу хүмүүст сануулж байх сайн хүслийн үйл төрдгөө. За нэг жишээ иш татаад хачтыг. Гэвэл одоо би интернет ороод энэ нэг юм шин хүмүүсийн бичлэг байгаа. 10 degrees that keep you poor forever гэж байна. Одоо таныг насаар чинь ядуу байлгах 10 одоо диплом гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хүн юу гэж ярьж байна гэж байна. I used to think that any degree was worth the investment. I even racked up 6 figures in student debt getting my doctorate in pharmacy school. За ингэж байна. Би ямар ч диплом одоо юу гэдгийг нөгөө нэг юм олж авч байгаа шүү дээ. Мөнгөө төлөөд олж авч байгаа. Их сургууль сурж байгаа. Тэгээд үр дүн нь ямар нэгэн байдлаар оруулсан хөрөнгө оруулалтаас илүү байх ёстой гэж одоо юу гэдгийг боддог байсан гэж байгаа. Өөрөөр хэлбэл баг залуу хүн юу ч мэдэхгүйгээр одоо бодож байгаа. Гэхдээ ямар нэгэн байдлаар энэ хүн эм зүүч гэдэг багтай фармаси гэдэг чинь аптек шүү дээ, тийм үү? Эм зүүчийн одоо дипломтой болсон байна. Тэгээд тэр докторийн зэрэг хамгаалахын тулд нийтдээ 6 тоотой буюу сая доллар зарцуулчихжээ. Сая доллар. Одоо их сургууль төгсөж чинь гэж сая доллар зарцуулна гэдэг бол миний хувьд болохоор нөгөө майнд блоу байхгүй, тавь толгой хүлээж авахгүй шүү дээ. Ямар амар их мөнгө зардсан бэ гэж аахгүй. Тэ? Here's the thing. While I managed to turn things around with remote work and YouTube, and I also went for a degree that does give a decent ROI. I mean, I was making 6 figures a year as a pharmacist. Many of my classmates are still drowning in debt years later. So today, тэгэхээр ингэж аахгүй. Би одоо тэр сая долларын одоо юу гэдгийг дипломынхоо үр ашгийг хүртээд одоо юу гэдгийг бас нэг жилийн сая доллар хийдэг тийм ажилтай байсан. Дээрээс нь би бас өөр нөгөө нэг ашигтай диплом олж авсан гэж байгаа. Гэтэл чи миний ангийн хүүхдүүд тэр одоо болтол нөгөө нэг өрөндөө живсээр байгааг би олж хардаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүн дотроо сайхан сэтгэлтэй учраас ийм бичлэг хийж гэнэ үү? Эсвэл зүгээр чалчаа учраас л ийм бичлэг хийж гэнэ үү? Би сайн мэдэхгүй байна. Гэтэл чинь хүн одоо юу гэдгийг ингэж одоо юу гэдгийг төөрөгдөж явсан эсвэл ийм одоо юу гэдгийг шудраг бус байдалтай одоо юу гэдгийг тулгарсан бол тэнд харуулсал төрөөд тэгээд тэр бусад баг залуу хүмүүст анхааруулах маягаар тийм бичлэг хийдэг байна шүү дээ. Тэгэхээр чинь энэ болохоор сайн хүслийн үйл харуулслаас одоо гарсан нэг тийм үйл байгаа тахгүй юу? За буддын шашин эртний энэтхэг орондоо дэлгэрсэн гол шалтгаан бол Ашока хаан хаалтан дотор ойролцоогоор нийтийн он тооллын өмнөх 304-өөс 232 он хийсэн үйлдээ ихэд харуулсан явдал юм а. Ашока хаан энэтхэг орныг эзэлдэг. Тэгээд тэр үйлдээ харуулцдаг. За энэ Ashoka the Buddhist Emperor of India chapter 4 гэж байна. Энэтхэгийн буддист эзэн хаан Ашока 4-р бүлэг. За энэ дээд хэсгийг орчуулсан гэсэн үг. Калинга нарыг эзэнд гүрэнд хавсаргасны дараа хавсаргана гэдэг нь нэгтгэх гэсэн үг. Ариун цог жавхланд эрхэмсэг дээдэс шажинтны хуулийг хичээнгүйлэн хамгаалж, тэр хуулийг хайрлаж, тэр хуулийг сурталчилж эхлэвэ. За мэдээж нөгөө нэг бурхан шашинтай хүмүүс байх нь байна. Тэгээд Калинга улсыг эзлээд өөрийн тэр нөгөө нэг шария гэдэг шиг тийм хуулийг одоо юу гэдгийг хүн болгонд ингээл тулгаж байгаа аахгүй юу тий. Өмнө нь эзлэгдээгүй улсыг байлдан дагуулахын тулд ард түмнийг нь алж, өхүүлж, олзлон авч явахтай холбоотой байдаг тул эрхэмсэг дээдэс Калинга нарыг эзэлсэндээ харамсах сэтгэлтэй болов. Би одоо юу хийчих вэ гэж бодсон байна. Тэгээ яг тэгвэл айгүйх хүмүүс үхсэн одоо юу гэдгийг тийм байгаа штэ. Энэ бол эрхэмсэг дээдсийн гүн гашуудал харамслын асуудал юм а. Тэрээр байлдан дагууллынхаа сүйтгэлийг хаалтан дотор үн цэнийг эргэн харж хүчирхийлэлгүй аминч бус сайхан сэтгэлийг сурталчилсан шашин болох буддын шашинд орж сүсгтэн болсон вики гэж байна. Тэгэхээр буддын шашин гэдэг нэг юм байдаг юм байна. Тэгээ хүмүүсийг хүчирхийлэлгүй байгаа ч аминчхан бус байгаа ч сайхан сэтгэлтэй байгаа ч л гэж номлоод байдаг юм байлгүй л дээ тийм үү. Тэгэл тэрийг сонгосон дээр гээл яаж бусад шашнууд нь болохоор дайнч байдлыг одоо юу гэдгийг эрхэмлдэг ч юм уу тийм. За Ашока хаан Буддагийн хэлсэн шиг харуулслаас ангижирсан хүний дотор аз жаргал
оргилдог жамтай. Тэр одоо юу гэдгийг Калинга нарыг алсандаа харуулсаадах ямар хэрэгтэй юм бэ гэж байна. Тэр шашныхаа хуулийг одоо юу гэдгийг тарааж дэлгэрүүлж байгаа тийм ариун журмаар хангагдсан төгс ариун журамтай хүний хувьд хүслийн үйлдэл шаардлагагүй хэмээгээд хийж байгаа үйлээ зөв зүйтэй үйл хэмээн үзэж өөрийн шажинтны хуулиа дэлгэрүүлж байгаадаа бардан байж ичих харуулсах сэтгэлгүй психопат, маниак, хүний мөсгүй хүн байсан бол буддын шашныг дэмжихгүй байх байсан. Гэтэл чинь ямар нэг юм байдлаар ингээ шаналал нөхөр одоо юу гэдгийг би юу ийчвэ гэж аахгүй. Тэгэл яавч сэтгэлээ засах байж гэдэг юм. Тиймэрхүү юм болсон юм шүү. Тэгээ Ашока хаан буддын шашныг дэмжсэн үүлээ сайн үйл гэж бодсон бололтой гэж байна. За, ийхүү харуулсал хаалтан дотор халаглал гэдэг бас эмзэглэл халаглал тийм үү? Хэмээх үзэгдэл хамгийн ихний хэсэгт байгаа охин тэнгэрүүд хин нэгнийг өндөр байр суурьнд суулгахаас гадна бас авч хайдаг байна. Хаалтан дотор халдаг гэдэг. Халаглал халдаг. За улс оронд янз бүрийн одоо гэдэг гашуудлаа халаглал байвал тэр дээр сууж байгаа хүн жоохон боломжтой байх ёстой гэсэн маягаар ингэж төгсөж байна. За өнөөдрийн хувьд нэг иймэрхүү байна. Анхаарал тавьсанд баярлалаа.